Сайн мэцхан уу та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Санхүүгийн бүртгэл хичээлийн лекц номер 6 параметрийн бүртгэл. За бидний хичээлийн хувьд лекц номер 5, лекц номер 6 дээр параметрийн бүртгэлийг үзэж байгаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. За бэлтгэсэн багш бол Түмэнлэгрээ хүүхдийн сайхан миний бие. Магистр Монголын мэрэгсэн нэгтлэн бодогч аудитор цолтой багш байна. За лекц номер 6-гийн хувьд дараах зорилтуудыг бол тавьж байгаа. За нэгдүгээрт параметрийн хэмжилт буюу өртөг ба цэвэр боломжит үнцийн аль бага гэдэг суурийг тайлбарлана. За хоёр дахь нь параметрийн алдаатай холбоотой тухайн алдаа нь санхүүгийн тайланд хэрхэн нөлөөлдөг талаар үзнэ. За гурав дахь нь параметрийн тайлангийн толилуулга ба шинжилгээний талаар үзнэ. За үргэлжлээд энэ 4 5 дээр бол яг хавсралт байдлаар гэхдээ бидний үзэх зүйл нь одоо жишээ 4 дахь нь байнгын системээр зарцуулалтын өртөг тооцох аргуудыг үзнэ. За 5 дахь нь цаг үеийн системээр параметрийн эцсийн үйлдэлийг ойролцоогоор тооцоолдог жижиглэнгийн арга ба нийтшгийн аргыг үзнэ гэж ойлгоно. За ингээд агуулга 1. За хичээлийн зорилт 1 гэсэн үг тийм ээ. За бид нар лекц номер 5 дээр үзэж байсан. Нэгтлэн бод бүртгэлийн олон улсын стандарт 2 параметрийн стандарт байдаг юм аа. Тэгээд тухайн стандарт дээр анхдагч хэмжилт, дараа үеийн хэмжилт гэж байдаг. За анхдагч хэмжилт нь өөрөө өртөг юм аа гэд. Анх бараа авахд өртгөөр хэмждэг. Харин дараа үеийн хэмжилт гэдэг бол санхүүгийн тайлан гаргахад хэмжиж байгаа. Тэгэхээр анхдагч хэмжилтийн дээр лекц номер 5 дээр үзсэн байгаа. Харин лекц 6 дээр бид нар дараа үеийн хэмжилт буюу санхүүгийн тайлан гаргахад өртөг ба цэвэр боломжит үнцийн аль багаар хэмждэг. Санхүүгийн тайлан гарах тоолондоо энэ суурийг ашигладаг гэсэн үг. Энэ суурийг ашигладаг. За тэгэхээр өртөг бол бүртгэл дээр байгаа. Тэгэхээр санхүүгийн тайлан гарахад цэвэр боломжит үнцнийг тооцох нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр цэвэр боломжит үнцэн гэж юу юм бэ гэхээр тухайн параметрийн борлуулалтын үнээс борлуулах зардал параметрийг иж бүрдэл болгох зардлыг бол хасдаг. Тэгэхээр яг иж бүрдэл болгох зардал гэдэг бол параметрийн хуучрал, эвдрэл, гэмтлийг засах, дуусаагүй үйлдвэрлэж дуусгахтай холбогдож гарч байгаа зардлууд гэж ойлгож болно. За тэгээд цэвэр боломжит үнцнийг тооцоход тэр үнцэн нь өртгөөс бага байгаа бол өртгийг цэвэр боломжит үнцийн хүртэл бууруулан бүртгэх ёстой гэдэг. Өөрөөр хэлэх юм бол өртгийн бууралтыг бүртгэнэ гэсэн үг. За харин эсвэргээрээ өртг нь 10 сая байсан, цэвэр боломжит үнц нь 12 сая байсан гэдэг бол аль багаараа тооцоход өртөг 10 саяараа. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн журналын эмчилт хийгдэхгүй гэсэн. Тэр өртгийн бууралт үүссэн нөхцөлд журналын эмчилт хийгддэг. Тэр өртгийн бууралт хийгддэг шалтгаанууд юу байна гэхээр тухайн параметрал эвдэрч гэмтсэн, түүнээсээ шалтгаалаад тухайн параметрийн зах зээл үн буурсан. Тэр шалтгаанаас болоод тухайн параметрийн цэвэр боломжит үнцийн өртгөөсөө бага болоо явчихдаг юм аа гэж. Өртгөөсөө бага болдог. Тэгээд өртөг ба цэвэр боломжит үнцний аль багаар үнэлэхдээ нэгтлэн бод бүртгэлийн олон улсын стандарт 2 зааснаар зүйл тус бүрээр үнэлээрээ гэд заагаад өгсөн байдаг. Зүйл тус бүрээр. Тэгэхээр энэ дэр жишээ авсан байна тийм ээ. 4 төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Бараа байна. Бараа болгоны нэгж байна, нэгжийн өртөг байна. Бараа болгоны нэгжийн цэвэр боломжит үнцнийг тооцоолсон байна. Тэгэхээр энэ өртгийн мэдээлэл угаасаа бүртгэлийн мэдээлэл дээр байгаа. Харин энэ цэвэр боломжит үнцнийг санхүүгийн тайлан гаргахад компани тооцоолж байгаа. Ингээд бид нар яг стандартын дагуу тооцоолох юм бол бараа болгоно зүйл тус бүрээрээ өртөг цэвэр боломжит үнцний аль багын тооцоолж явах хэрэгтэй. Тэр эхний бараан дээр
цэвэр боломжит үнцэнд бага байна. Тэгэхээр 550 нь аль бага нь гэсэн үг. 550-ыг үржих нь 100. За хоёр дахь бараан дээр 90 бага байна те. 90-ыг үржих нь 500. Гурав дахь дээр 48. 48-ыг үржих нь 850. Дөрөв дахь дээр 5. 155 800 байна гэсэн үг. 155 800. За тэгэхээр параметрын өртгийн хэд байсан бэ гэхээр за хэдүүлээ ингээд тооцоод үзье. 850-ыг үржих нь 50, 3000-аа үржих нь 5. Тэгэхээр параметрын өртг нь бол санхүүгийн тайлан дээр манай компани бүртгэлээр 162500 байсан юм байна. Тэгээ санхүүгийн тайлан гарахад аль багаараа үнэлэхэд 155800. Тэгэхээр өртгийн бууралт хийгдсэн байна те. Тэгэхээр 155800-аар санхүүгийн байдлын тайлан дээр параметрл байх ёстой. Тэгэхээр 162500-аас энэ дүнгээ хасах юм бол зөрүү 6700-аараа өртгийн бууралтын журналын эмчилтийг хийснээрээ санхүүгийн байдлын тайлан дээр параметрал 155800-аараа толилуулагдж явна гэсэн үг. Толилуулагдж явна. Тэгэхээр энэ цэвэр боломжит үнцнийг бас тооцохдоо параметрыг ямар зорилгоор эзэмшиж байгаа гэдгийг бас харгалзаж үздэг. Тэр гэрээгээр параметрыг борлуулах гэж байгаа бол параметрын хувьд гэрээний үнийг ашиглаж цэвэр боломжит үнцнийг тооцдог. Харин бусад барааны хувьд бол зах зээлийн үнийг ашиглаад цэвэр боломжит үнцнийг бол тооцоолдог юм аа гэж. Тооцоолдог юм аа. За үргэлжлээд бидний хичээлийн зорилт 2 руу орж ийн. Параметрын алдаа. За алдаа юунаас үүсдэг вэ гэж байна те. За параметрын тоолохтой холбоотой алдаа үүсч болж байна. Тухайн параметрын үнийн мэдээлэлтэй холбоотой барааны код солигддог. Буруу параметрэл дээр барааны ангиллыг буруу бүртгэдэг ч гэдэг юм уу те. Тоогийн сольдог, үнийн мэдээллийн сольдог. За тийм алдаанууд үүсч болно. Өөрөөр хэлбэл анх орлогодож авах таа гэсэн үг те. Орлогодож авах таа. Эсвэл параметрыг зарлагдах таа бас тиймэрхүү алдаанууд үүсгэж болно гэж. За дараа нөгөө замд яваа барааны эзэмшлийг зохих ёсоор хүлээн зөвшөөрөөгүй гэж. За өөрөөр хэлбэл ингээл борлуулагч тал нь POB ачуулгацээр бараагаа ачуулсан. Тэгэхээр манай компани худалдаа авагч тал байлаа гэхэд тэр замд яваа бараа чи манай компани бараа болох ёстой байхгүй юу? Гэтэл манай компани параметрын бүрэлдэхүүн байхгүй байгаа бол бид нар эзэмшлээ буруу хүлээн зөвшөөрчээ гэсэн. Энэ бас нэг алдаа байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр параметрэлтэй холбоотой алдаа бол санхүүгийн тайлангийн орлогын тайлан ба санхүүгийн байдлын тайланд хоёуланд нь нөлөө үзүүлдэг алдаа байдаг юм аа. За эхлээд орлогын тайланд үзүүлж байгаа нөлөөг нь хараа хэдүүлээ. За энэ дээр юу гэж юм хэр параметрын алдаа нь хоёр тайланд хугацааны борлуулсан барааны өртөг ба цэвэр ашигын тооцоонд нөлөө үзүүлдэг юм аа. Тэгээ барааны алдаа үүсгэхэд борлуулсан барааны өртөгт нөлөө үзүүлнэ. Өртөгт нөлөө үзүүлсэн юм чинь цэвэр ашигт бас нөлөө үзүүлдэг гэсэн үг. За тэгэхээр борлуулсан барааны өртгийг хэрхэн тооцдог талаар бол за бид өмнөх лекцэн дээр үзчихсэн тийм ээ. Параметрын ихний үйлдэл дээр худалдаа авсан бараагаа нэмэнгүүд борлуулах боломжтой параметрал үүсэж байгаа. Борлуулах боломжтой параметралаасаа параметрын эцсийн үйлдэлээ хасчих юм бол тухайн тайлан хугацааны борлуулсан параметрын өртөг нь гарнаа гэж. За тэгэхээр параметрын алдаа. Орлогын тайлан дээр нийтдээ 4 төрлийн алдаа үүсч болно гэж байна бараатай холбоотой. За нэгдүгээр алдаа параметрын ихний үйлдэл дутуу. Ихний үйлдэл дутуу байхад борлуулсан барааны өртөг дутуу байна. Өртөг дутуу байна гэдэг чинь яг нь ашиг өндөр гараад ирнэ. Ашиг өндөр гараад ирнэ те. Ашиг өндөр гараад ирнэ. За параметрын ихний үйлдэл илүү байхад өртөг илүү. Өртөг илүү гэхээр цэвэр ашиг нь дутуу. Дутуу илэрхийлэгдэн те. За параметрын эцсийн үйлдэл дутуу байна гэхээр борлуулсан барааны өртөг нь илүү байна. Өртөг илүү байна гэдэг чинь ашиг нь бага байна гэсэн үг те. Ашиг нь бага байна. За дөрөвт талдаа параметрын эцсийн үйлдэл илүү байна гэдэг чинь борлуулсан барааны өртөг дутуу байна. Өртөг дутуу байна гэдэг чинь цэвэр ашиг нь илүү илэрхийлэгдсэн байгаа.
илүү илэрхийлэгдсэн байгаа гэсэн үг те. За эдгээр дөрвөн төрлийн алдаа орлогын тайлан дээр үүсч болно гэж байна. За бид нар өмнөх слайд дээр хэлсэн байгаа. Хоёр тайлан хугацааны борлуулсан барааны өртөг ба цэвэр ашигын тооцоонд нөлөө үзүүлдэг гэсэн. За эрхэм нөлөө үзүүлдэг талаар бол энд харуулж байна. Тайлан хугацааны параметрлын эцсийн үйлдэгдлийн алдаа нь дараагийн тайлан хугацааны цэвэр ашигт буцаах нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол параметрлын эцсийн үйлдэгдлийн алдаа за магадгүй илүү дутуу үүссэн бол за түүнээс шалтгаалж тайлан хугацааны цэвэр ашиг илүү дутуу байсан бол за яг энэ тайлан хугацаанд цэвэр ашиг илүү байсан бол дараагийн тайлан хугацаанд цэвэр ашиг дутуу илэрхийлэгдээд хоёр тайлан хугацаанд нөхөгддөг. За түүнийг энэ хоёр дээр хэлж өгсөн байна. Хоёр тайлан хугацаанд цэвэр ашиг нь нийт дүнгээрээ зөв болдго юм аа гэж. За бас дээрээс нь параметрийн эцсийн үйлдэгдэл нь тооллогын үнэн зөв байдлаа барааны өртгөөс маш их шалтгаалдаг. За хэдүүлээ параметрийн алдааг орлогын тайлан дээр хэрхэн нөлөөлж байгааг энд харъя тийм ээ. 2016 оны тайлан 2017 оны тайлан явж байна. За буруу тайлагнал энд явж байна. За энэ борлуулах боломжтой параметр л гэж байгаа шүү. За. Тэр борлуулалт 80,000, барааны ихний үйлдэгдэл 20,000, худалдаа авсан бараа 40,000 гэдэг чинь борлуулах боломжтой 60,000 гэсэн. Барааны эцсийн үйлдэгдэл 12,000 гэдэг чинь борлуулсан барааны өртөг нь 60-аас 12-ыг хасгаад 48,000 болчихж байгаа байхгүй. За ингээд тооцоолоход 22,000 болж байна. Цэвэр ашиг нь 22,000. За 2017 онд ингээд тооцоолоход ингээд 13,000 болцсон байгаа юм байна л да. За тэгэхээр 16 онд ямар алдаа гарсан бэ гэхээр параметрийн эцсийн үйлдэгдэл нь дутуу гэдэг алдаа үүссэн байна. Барааны эцсийн үйлдэгдэл 3,000-аар дутуу байгааз барааны эцсийн үйлдэгдэл дутуу байна гэдэг чинь борлуулсан барааны өртөг илүү байна гэдэг алдаа үүсэж байгаа. Борлуулсан барааны өртөг илүү гэдэг чинь цэвэр ашиг 3,000-аар дутуу гэдэг алдаа үүсэж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр параметрийн эцсийн үйлдэгдэл өмнөх тайлан хугацаанд дутуу байсан бол дараагийн тайлан хугацааны ихний үйлдэгдэл болох ёстой шүү дээ. Тэгэхээр дараагийн тайлан хугацаанд барааны ихний үйлдэгдэл нь дутуу гэдэг алдаа үүсэж байгаа. Тэгэхээр борлуулсан барааны өртөг нь дутуу байна. Борлуулсан барааны өртөг бага байна гэдэг чинь цэвэр ашиг нь өндөр илэрхийлэгдэж байгаа гэсэн. За эндээс харуул яаж байна? Өмнөх тайлан хугацаанд 3,000-аар дутуу илэрхийлэгдсэн бол дараагийн тайлан хугацаанд 3,000-аар илүү илэрхийлэгдээд хоёр тайлан хугацаанд цэвэр ашиг нөхөгдөөд тэг болж байна. Алдаа нь тэг болж байна гэсэн үг. Алдаагүй болж байгаа гэсэн үг тийм. Алдаагүй болж байгаа. За энэ шиг ойлгосон байх. За үргэлжлээд. Тэгэхээр параметрийн хоёр төрлийн алдаа санхүүгийн байдлын тайланд нөлөө үзүүлдэг юм байна гэж байна. Барааны дөрвөн төрлийн алдаа орлогын тайланд нөлөө үзүүлсэн бол барааны хоёр төрлийн алдаа санхүүгийн байдлын тайланд нөлөө үзүүлж байна. За нэгдүгээр параметрийн эцсийн үйлдэгдэл илүү байгаа нөхцөлд. Илүү байна гэдэг чинь компани эргэлтийн хөрөнгө өндөр. За түүнийгээ дагаад хөрөнгө талч өндөр байна гэсэн үг. Илүү байна гэсэн үг тийм. За өртөлбөрт нөлөө үзүүлэхгүй байна. Тэгэхээр барааны эцсийн үйлдэгдэл илүү гэдэг чинь борлуулсан барааны өртөг нь дутуу гэсэн үг. Өртөг дутуу гэдэг чинь цэвэр ашиг нь илүү. Цэвэр ашиг илүү гэдэг чинь компани өмч яах вэ? Илүү илэрхийлэгдсэн алдаа үүсэж байна гэсэн үг. За хоёр дахь алдаа параметрийн эцсийн үйлдэгдэл дутуу гэдэг алдаа. Тэгэхээр эргэлтийн хөрөнгө чинь дутуу илэрхийлэгдэн, түүнийгээ дагаад хөрөнгө талч нь дутуу илэрхийлэгдэж байна. Тэгэхээр барааны эцсийн үйлдэгдэл дутуу гэдэг маань тайлан хугацааны борлуулсан барааны өртөг нь илүү гэдэг алдаа үүсэж байна. Өртөг илүү байна гэдэг чинь тайлан хугацааны цэвэр ашиг нь дутуу илэрхийлэгдсэн, багаар илэрхийлэгдсэн. Тэр ашиг багаар илэрхийлэгдэнэ гэдэг чинь компани өмч дутуу илэрхийлэгдэж байгаа алдаа үүсэж байна.